Amrano. Олон сайхан өрсөд хорон цоолж үйл хэлэлцээ хэмээн хөөрөлдөж байх нэ. Ядчил 14-5 болоо юм шиг дээ. Өрсөдөн цуглдсан байна. Атгаар жоохон сэгсрээ. За. Өвцөг өрж байна. За, энэ удаа хөөрөлдөх үйлс нь юу байгаа вэ? Ханаад талаар хөөрөлдөх гэсэн. Тийм. Шинэ гарч байгаа ханиадны талаар Вирусын талаар. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой одоо шинэ ханиад гарч эхлээд байгаа. Тэгээ бид нар дундаас бас одоо тухайн ханиадыг дээр туссан хүмүүс байгаа. Тэгээд энэ зүйл нь одоо яг ингээ ханиадчиг бол биш. Одоо нэг тийм амир илрээд ингээ ханиалгаад ингээ халуурс хүд болоод байгаа зүйл бол байхгүй. Гэтэ яг энэ зүйл маань яг юу вэ нэ? Зарим маань ингээ нэг тийм яг ханиад биш ингээ хараал юм шиг тэр гэсэн одоо тийм мэдрэмжүүдийг яриад байгаа хгүй. Тэгээ энэ тал дээр бүгдээрээ өөр их байна. Яг туулсан, яг яаж мэдрэгдэж байгаа, яг юу вэ гэдэг талаар хэлцүүлэхээр. За, тэгвэл саяхан тусч үдсэн өрсөд санаа бодлоос ямар байна гэдгийг мэдэрснээ хэлж өгнө үү? За, энэ би ордон бас анх корона тусчихсан. Яг тэрүүнтэй ижилхэн тиймэрхүү явцтай юм байна. За сая одоо бас энэ ханиадыг бас мэдэрлээ, бас жоохон биечлэрлээ. Тэгсэн яг түрүүний туссан коронатай ер нь ойролцоолаа. Их онцгүй лсэн. Тэгээ өмнө сайхан илэршүүлж өгсөн гэлалж байна. Тэгээ одоо ямар нэгэн бактери юм уу одоо тиймэрхүү юм бол гэж би бол хавьда батсан. Тий. За, нөгөө талаас. ерөөхдөө юу яасан шүү дээ. Эхлээд би жаахан хүндрээл тэгээ байжснаа. Миний нуруу ирэхэд дүүрт мэхтэй. Нуруугаар өвдөж 3 хоноод. Тэгээ 4 дахь хоног дээр бүр хамаагүй янгинаад. Өөрөөстэй алах нэ. Тэгээд байжгаад 5 дахь хоногоос нь гайг болоод. Тэгсэн дээ. Тэгэд яг нэг айхтар нэг ханиалгаад байхгүй. Өмнөх тэр ханиач нэг чээж мэд бариад чээж өгдүүд байхгүй. Ер нь л хамаагүй янгисан байдалтай л юм лээ. Тэгээд тэр ханиад нь өөр хүн тусгаар болохоор олон хүний дунд байхад чинь бүгдээрэнд нь хүрэхгүй байгаа юм.
нэг ганц хүнд ч юм уу хүрчээд тэгээд нэг олон хүнд тархаад авахгүй мэгтэй харагдаад ажиглуудаад байна. За тийм бол өөр талаас юу бодож байна да? Би 21 онд анх коронад осч үзээд тэр өгдөг шинжилгээг нөхсөн чинь коронатой болж таарад. Тэгээд тухайн үедээ тухайн хүмүүсийн уу гэсэн бүхэл ямиг уугаад тэгэл эмчилгээ хийх бүх аргыг хийгээд бараг 1 сар болж идэгсэн. Тэр тухайн үед 100 байсан нь тэгсэн ч гэсэн маш их нустай, цэртэй. За тэгээд тухайн үеийг яаж ер нь давсан бэ гэхэлэр ер нь бол бараг даваагүй. Тухайн үеэс маш тийм муухай үлдцтэй. Одоо хамар нь амьсгалж биш хамар нь одоо ингээ юм үнэрлж чадхаа болсон. Яг тэр корона туссан байх үедээ ингээд махны үнэр ингээ маш муухай санагддаг болсон. Мах идэж чадхаа болсон. Махтай хоол ингээ үнэрлэхээр бөөлччгүй. Тэгээ ингээд хоолойны одоо ингээ хилний ард нэг хилний хойтлын хэсэгт ингээ нэг хит хитэн цэгтэй юм үүссэн. Тэр нь одоо хүртэл байдаг. За тэгээд тэр 21 онд тусаад арай нэг амар хүндэрчгүй тэгээд өнгөрөөд тэгсэн чинь сая 24 оны өв дахиад нэг туссан. Яг дахиад корона тусаад яаж мэдсэн бэ гэхээр тэр 21 онд туссан коронагийн үед надад ингээ үнэртдэг байсан тэр муухай үнэр буцаад яг 24 онд үнэрсэн. Тэгээд би яг тэр үнэртэй тэгэхээр за эвгүүлж байгаа юм байна даа гэж. Тэгээд 14 хоног тийм муухай ногоо нус зэрэг гоожоод тэгээд өхөнгөө алдаад тэгээд улаачтайроо очиж домнуулаад тэгээд би зүгээр асан. Тэгээд тэрнээс хойш ахиж тэгэж ханаад хүрээчхүү. Тэрнээс хойш ер нь модныхаа үйлэндээ яваад зөв хооллоод тэгээд ер нь дархлаа сайн болсон баха. Энэ ямар нэгэн магтах ихээс илүү цаг үеийн байдлыг баримтлан чухал. Энд тосч үтсэн одоо үеийн 2 гисч байна. Оны өмнөх энэ тэр чухал биш ээ. Тэр жилийн явдалч биш. Та нарын дэргэд тусаад үдцсэн 2 хүн энд цуулаа. Тийм биз? Тийм. Татхаас улаач аль альнаас чинь хоёроос татхын хувь татсан харин бусдад нь олигтой халдаас юм уу да. Тэрийг боддоо. Үнэхээр амьсгал юмар халддаг юм бол та нар бүгд туссан байх ёстой. Тэгэхээр энд нэг дор бүр суугдсан үйл байгаа ч юм шиг санагдахгүй байна гэж юу? Тэр амьсгалаар тарахгүй л байна. Бидэд нэг гэртээс ирнэ. Тусна одоо хүрэн цусаагүй шүү. Манай 9 зүгээр л байгаа шүү дээ. Би ч одоо бараг 8 хоног бас ногоон цуслаад тэр усраг гэл бас яасан гаргасан. Хадуурхан үртэй би хүүт даагаад сүлдээл. Тийм ядарсан байдаг. Тэгэхээр айл айлаас нэг гэдэг ч юм уу тийм зарчмаар явж гин гэж дүгнж болох нэ. Энэ бараг л Тэр нь хоолны Ер нь анх гарч ирэхээс л тийм байсан шүү дээ. Энэ халдварт өвчсөн. Яг төмөө олонд нь тараад байна гэхээр үгүй. тийм ээ. Айл гэрээс заавал нэгийг тодтолдог. Нөгөө хэд нь халдахгүй. Талдахгүй. Энэ шин чанараараа төстэй байна уу да. тийм байна. Тийм. Гэхдээ айзамдаа энэ нэг газраас тахалд игцэн байх хэвээр. Тэр наашаа орж ирсэн ч байж болно, үгүй ч байж болно. Далд хүчнээс угаас л хүн төрөлтнийг олноор нь хядаж байсан зэвсгийг эрэлхийлсээр ирсэн. Богино хугацаанд яаж хурдан өхүүлэх үү гэдэг дээр хамгийн түрүүнд маш олон өвчнүүд байдаг.
Одоо хүртэл хамгийн төгс нь бол хар үхэл хэмээгдэг тахал юм шүү дээ. Өөнийг томооны цагта хольж найруулвал бас л олныг хааруулах боломжтой. Тахал гэснээс өөр нөгөө тарган тахал маань гараад эхэлцээ. Ойрцоор байгааг нөгөө нь мэднэ. Монголцсон. Лекцэн хүн байгаа л тал шүү дээ. Заавал ийм хүмүүс ханиалгах цагаар дээрээс нь хөл хөдөлгөөн нэмэгдэх цагаар нөгөө талаас нь тарган тахал нь хамсаж байна гэдэг яавч жирийн биш зүйл юм шиг санагдахгүй нэ гэж байна. Тийм ээ. Эндүү их олон зүйлүүд авахцаад байгаа юм шиг санагдахгүй нэ гэж байна. Харин тийм ээ. Олон тавцч. Зэвсэг дурсиж байна шүү дээ урсууд. Яаж богино хугацаанд олныг алах вэ гэдэг зэвсэг. Туршиж байгаа, баригдаж байгаа. Гэхдээ энийг хүн дурсаагүй. Далд хүснээс дурсаж байгаа. Та нар шиг дөрвөн үйлрэлтэй, эрсдэл суур амьсгалтай газар улс орон маш ховор байдаг юм шүү. Энэ дээр зэвсгийг дурших том хэмжээний амжилт дагуулна. Тэгэхээр магад энэ тараад гадагшааж гарсан байж болно. Мэдхгүй царайлаад юу болохыг хүлээгээ сууж бай да. Нэгэнт хийгдсэн зүйлийг та нар мянгантай хааж хориод нэмэр байхгүй шүү дээ. Ямар ч байсан ийш тийшээ тараах нь лав. Дөрөв үйлрэлтэй газар туршаад төсвөртэй болгож байгаа. Одоо л илэрсэн мэт боловч тэрнээс өмнө юу болсныг хэн ч мэдэхгүй. Хэдийнэ хилээд аваад явсан ч юм билүү. Тараагаад явж байгаа юм билүү. Та моглошгүй учраас зарим зүйл дээр чимээг өөхөн харсан дээр байдаг юм. Ихтэй олонх нь тэгж л бодно. Энэ бол намар болохоор хүн угаас л ханиад хүрдэг шүү дээ гэж. Та нараас ийм л үг хүсч байлаа. Яг л үйл итгэгчдийн хандлагаас. Эмч мэрэгжилтэй улсууд нь ч тэгж хэлнэ. Энэ бол улирлын ханиад томуу төдий гэж халахвчлах болно. Юун төлөө дөрвөн улирлтай билээ дээ. Гэхдээ бүгдэд нь илчлээд үгүй энэ болоо тийм юм а гэд яах юм. Олон төмөн айдас давтна. Имэх замбраагаа алдна. Заримдаа нийтийг хамгаалахын тулд зүгээр л энэ бол тэр шин тахлын өвчин чинь биш ээ.
Зүгээр л нэг үлрэл солигдох төдий ханиад гэж итгүүлсэн дээр байдаг юм. Тэгвэл нөө сэтгэл зүйн хувьд нөгөө даван туулах чадвар нь арайч өндөр болох юм аа. Үгүй. Үгүй. Ямар нэгэн байдлаар ханы томооноос уулж эмнэлэг юм хомч хүрхэхгүй шүү дээ. Хүнд суртал инээтрээгээр алдартай улс орн байж. Гэтэ бас шууд зарлахгүй байх нь бас одооны нөхцөл байдал зүг байгаа аахгүй юу? Зарлчлаар мэдээж хөл өрөө тогтоогдно. Хөл өрөө гэдэг чинь юу байх вэ? Нөгөө хамаг нэг ажил үйлчлэгээ үйлдвэрлэгээд бүх хэмжээнд мэдээж зогсч хоорч нэ одоо тэгээд манай шиг ядуу улс орн жишээлбэл хөл өрөө тавьчлаа гэхэд бид ямар хөрөнгө нөөцөөрөө би жишээлбэл энэ тариагаа худалдаж авах уу? Татварын орлого тасарчхаар тий. Тэгэхээр чи одоо бидэнд хөл өрөө тавагдах нөхцөл байдлын үед бол бид бол нэг усаар гадаадас зээл тусламж зээл авна гэсэн үг шүү дээ. Тэгвэл зээл авна гэдэг чинь бас одооны бас өөрийн дарамтын төвшингээ бас дахиад нэмэгдүүлэх асуудалтай тулгарч байгаа болохоор ер нь бол тахал томуу гарсан үед бол энийг бол зүгээр мэдхгүй чимээгүй л байж исэн одооны бидний нөхцөл байдлын өрөөнд бол зөв гэж л үзээд байгаа юм л да. Танах шиг юм шудраг бус хуйлтай улс оронд хэцүү дээ. Баяны хөөхөд их мэдлэлтний хөөхөд хүн алчжуулдаг болсон. Ийм л байсан одоо ч хэвээрээ. Одоо тэр байдлыг бүгд мэдсээр байгаа л дуугүй өнгөрөөгөл байдаг өвөө тэгээд дуугүй өнгөрөөсөн улсад ер нь адилхан л ял оногдсон да тийм ээ. Ер нь муу болгоныг хараад дасан зохицоод үг хэлэхгүй байгаа бол адилхан л муу гэсэн үг шүү дээ урсууд. Харин тийм л болоод байна. Мууг улам дэвэргэж, мууг улам бусдад гай болохыг хүлээн зөвшөөрч хараагүй мэт царайлж байгаа нь танаа өөр шашны чинь л бодлого байлгүй дээ. Угаас тэгжил заадаг шүү дээ. Эмээл бод. Одоо олон улсад нэг Непал буюу Балт гэдэг улсад бослого тэгдээд байна л да. Энэ болоод ирэхээр яг энтхэг болон хятад улсын одоо нэг хөлийн зав дээр идэг яг Хямлын нурууны урд байдаг өмнө говьоос чүчүүд баг газар нутагтай ер нь өмнө говийн газар нутагтай ижилхэн тэгээ нэг 31 сая хүн амтай улс байгаа байхгүй юу. Тэгээд залуучууд нь бослого дэгдээгээд энэ улсад одоо авилгал хэл ахвал одоо тиймэрхүү зүйлээс шалтгаалаад одоо нөгөө нэг яг таны хэлээд байгаа шиг тийм авилгалаас шалтгаалаад нэг тодорхой бүлэг итгээд үгэх юм олигархууд нь бол ингээ сайхан амьдраад бусад хүмүүс их нь ингээ амьдралд ороотой байна гэдэг ер нь ингээ нэг тийм дэлхийн нийтэд тархаад одоо нөгөө нэг амар дайралт гэх юм уу яг тэр олигархуудаа ингээ балбажнуудээ зодоод гэх юм уу тиймэрхүү бичлэг гэдэг цахим сүлжээ сошиалуудаар түгээд байгаа байхгүй. Тэгээд энэ зүйл дээр яг ингээд зарим нэг талаараа Монгол улсад ижлэхэн юм шиг боловч нөгөө талаараа бид нар ингээд амар зориггүй энэ зүйл дээр ингээд үг үзэл бодлоо хэлэх ингээ хүмүүс байхгүй. Яг үүндээ иймэрхүү нөхцөл байдал үүсээд ирэх юм бол бид нар баг ингээ нөгөө нэг тийм тэр хүмүүсийн өмнө өөрийгөө баг илчлэхээр одоо хэмжээний гэх юм уу тиймэрхүү санагдаад байгаа. Ийм болов гэж гүрэн байгаагүй. Үүсч үзээгүй. Харин Монгол гэж хэд хэдэн гүрэн үүсч байсан удаа би. Одоо эндээс бод. Тэгэд босч тэмцлээ. Нэг хүн лөө дайсан уу? Бүх эрх мэдлнүүд рүү дайсан уу? Бүх их Нэг эрх мэдлэлээр ярьсан. Одоо тэгээд нөгөө Тоотой хэтгэл байх ёстой. Ерөнхий сайд, сангийн сайд, гадны сайд энэ гурвал гоцод байсан байхгүй юу? Баригдсан гурван тэр юм. Гэхдээ яг зүгээр нийт буруут нь бол мэдээ төр засгийнханд байгаа шүү дээ. Өгдөл зайлуулах ёстой үйл хэрэг шүү дээ.
Гэтэл оронд нь дахиад нэгийг томилсон байх ёстой. Тийм үү. Томилсон. Томилсон. Бид өөрсдөөс тулгын шаардсан уу? Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэр томилогдсон хүн нь бас маш тийм баян орд гарштай тийм хүн байна. Ингээд ойлгомжтой байна. Нэг баяныг нөгөөгөөр нь дардж байсан. Энэ яг шудраг тэмцэл мөн үү? Эсвэл хэн нэгний хатгалга уу? Гэтэ тэрийг нөгөө нэг дуучин гэж санаасан. Гэхдээ бас нөгөө талаар үнцөхөд бас нөгөө балд гэж байгаа ус өөрөө нөгөө энэтхэг ус хятад хоёрын завсар байд юм байл да манаатай адилхан нөгөө хоёр хадны завсар хачуулсан халиуны зулцаг гэдэг шиг. Тэгээд нөгөө сая ирэх мэдлээ алдсан нөгөө засаг төр нь болохоор коммунист нам буюу нөгөө хятадтай болохоо хятадын ирэх баригч намтаад үзэл суртлын үед ер нь нэг ирэх баригчдын тал байд юм байна. Нөгөө талдаа бас энэтхэг гэдэг улсын бас их нөлөө байдаг гэж үзтээ. Тэгээд нөгөө дэлхийд даяар нөгөө сошиал сүлжээ харилцаа холбооны хэрэгсэл гэдэг зүйл Америк тэрүүгээр дамжиж Америк гэдэг улсын бас нөлөөллөөр энэ жагсаал цуглааныг хийсэн гэж үзтээ. Яг энэ тэнгэр талаас, өвгөц талаас бол тэгээж аль улс орны гадаад улс орны энэ дээр нөлөө байгаа юу гэсэн асуулт байна. Нэгэн тассан гал бүгдийг шатаад гсэн. Их ухамсартай жагсдаг ус юм байлгүй дээ. Бүх ордон тэр засгийн газар мадраа мэл гал болсон л байл. Тэгээд тэр гадаас цотгошоо гарахгүй гэдэг онгоцны буудлын тэр нөгөө шилжээнүүдээ бүгдээр эзэлж аваад нэвтрүүлэхгүй гадагшаа цотгошоо нэвтрүүлэхгүй байгаа гэдэг чинь. Хамгийн гол нь энэ баад устлагч нь болохоор толгоос хүн байхгүй байхгүй юу? Тийм. Харин тийм. Толгоос хүн байхгүй зөвхөн 15-аас 25 насны залуучууд одоо тэр интернет сүлжээг хаасчихын төлөө тэндээ дургуутсаа хийж тэмцэж байгаа байхгүй да. Тэрээс биш яг ингэж толгоолоод нэг хүн толгоолоод бүгдээ өрөөсөн юм биш байхгүй байхгүй. Энэ дуулаас одоо яг Украинийн Зеленский шиг рэпер гараад ирж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Яг хөө тэдний тэр интернетээр нэгцэл юм байл л да яг зүгээр баячуудын тэр үр хөвгтүүд тасгалал эд ширгэлж байгаа зүйлс уун ширгэлж байгаа машин тэр эдж байгаа хоол хувцснараас тэдний яг зүгээр яг интернетээр ингээд яг шүмжсэн юм байл л да. Тэнгүүт нөгөө төр засах нь одоо манай бидний болохыг одоо ингэж ил гаргаж байна. Тийм учраас интернетийг хаа гэл тэгээд тэднээс болж тэмцэл хөдөө үүсэж байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээд өөрсдөө байгаа юм нөхөн тулд баячууд чинь тий алхаар хөдлөлт хийж байгаа байхгүй. Тэгээд тэндээс интернетийн хаалаа гэдэг залуучууд чинь тэгээд босоод ирж байгаа байхгүй. Тэгээд өшөө зөндөөл юм байгаа л да хамгийн гол нь тэр ядуурл дарангуйл бүх юм байгаа тэгэл ахуул гээл. Тэгээд тэдний нэг тэр хөсөлбодыг тэр олон дэвэргсэн юм чи эсвэл тэр интернет хааж байгаа бол шалтгаан тэр асах гол нөхцөл байдал нь тэр л байхгүй. Тэгвэл Монголын цэрэг цагдаа гэдэг даргын мэдлэх үү? Ард олны мэдлэх үү? Даргын мэдлэг. Тэгвэл та нар хол явахгүй юм байна. явахгүй шүү дээ. Нөгөөс өндийгч хүн байна. Хамгийн гол нь бидний нэг өндөхгүй ганц гол шалтгаан нэгч вэ 10 ч вэ 20 ч вэ Монгол улсын сэтгэлтэй хүн ингээ босъё гэхлээр худлаа нөгөө хэдэн нөгөө дагаж авсан 20-30 мянган хүн дэврэгж байгаад яг тэднийхэн яг нэг үйл санаа байхгүй. Тэгэл нөгөө цагдаа зэрэг болоод ирэхээр тусдаа авчихдаг. Тэгээд өөр зүйлүүд их орж ирдэг байхгүй юу? Тэгээд тэрэнд навтаа тарчдаг. Үгүй. Ер нь яг нэгдвэл үйл санаа байхгүй байхгүй. Нэгдэж чадахгүй байхгүй. Аймхаа. Юу олох уу? Ямар ашиг олох уу? Тэр жагсаалаас би өөртөө юу наах уу гэдэг тийм л юм бодож байгаа юмшээ. Үгүй. Тэр чин цөөхөн. Тэр бол цөөхөн. Зүгээр тэдний чин сэтгэл санаа уруулж байгаа юм байхгүй да. Тэгээс яг нэгдсэн үзэл санаа байхгүй байхгүй. Нэгдмэл санаа байхгүй. Тууштай явсан юм санаа байхгүй. Тэгээ яг үсрээл гарын 13-нд багтна. Тэр одоо яв гэсэн усууд нь тэг дагцаа усууд нь 20-30 мянга гэж болно. Тэгээ тэдний тийм үзэл санаа байхгүй байхгүй. Сэтгэлийн өөрчлөлт байна. Тэгэхээр яаж босох вэ? Дийлэхгүй шүү. Тэгээд 20-30 мянган хүнийх нь ганц айж байгаа шалтгаан болохоор
бүгд өөрийн зээлтэй, машины зээлтэй, бүх зээлтэй. Тэгснээ за одоо би энэ тэмцэлд орчих юм бол агуу хөлтөөсөө сална, эсвэл би өөрөө шоронд орно, агуу хөлт хэцүүд нь өөр зээлийн дарамтанд орно гэдэг. Яг ийм бодолтой хүн чи яаж явах вэ? Явах биш. Ахархан бодолтой. Тий. Зөвхөн өөрийгөө бодоод байгаа байхгүй юу? Өөр Хаанар тэгвэл энэ дундаа хамгийн их чөлөөтэй хүмүүс мөн үү? Харин бусд нь биш болохоор л ийм цөөхөлөө цугулсан юм байлгүй дээ. Төрөө ус гэдэг нийтээ гэдэг юм бол нийт олон ч энэ их орон газар шороо гэдэг үлийч ойлгохгүй шинжтэй. ярих нь сайхан ярьж байгаа өсөд байна бай. Хамгийн гол нь болж нэгдэж чадахгүй. Үйлдэл гаргахгүй байж хайртай гэж хэлээд яах юм. Тэр ч бас яг үнэн шүү. Яг тэгээд яг үйлдэл гаргаж чадахгүй юм л та. Нэгдэж чадахгүй байна. Монголчууд яг нэгдэж чадахгүй юм болов. Аймхаа. Яагаад ийм аим хоосон бэ? Уусаа шашид ор. Өглөө аав ээж чинь буудахыг буудсан. Өмнөх дээр нь дарамталдаг байсан. Хэдэн зуун жилийн ийм айцтай байсан шүү дээ. Намтад эсвэл толгойг чаавна гээл бууддаг л байсан шүү дээ. Эсэргүүний өвгтгэл хүчин жоохон багсан. Ийм байхад та нарын гайхдаг юм. Та нар дарангуйл дөртөө 100 гаруй жил усан ирнэ яагаад залхадгүй юм болоо гэж. Эсвэл жинхнүүдийн олоод намын харьяалалтнууд нь амьд байгаа юм болов. Магадгүй яах вэ? Тэр бол яг үнэн. Ер нь бол соруудын алхахын надад зүхтаагаад ингээд. Одоо та нар Энэ олон нам гардаг. Тийм бол тарилга хийлгсэн зөв ч юм уу. Яг л өдөр нэргэн. Тэгвэл энэ ханиад гэдгийн зүйл ойлгомжтой юм байна. Гэхдээ эдний хүчийг дутуу үнэлж болохгүй. Нэг бол эндээс илэрнэ, нэг бол гаднаас нь гарч ирнэ. Өмнө нь наргаа бууралч нь энэ болгоныг тооцоолж хараад Монголыг эзэнт хүрэн Чингис хаан гэдгээр алдартай байсан. Дараа нь тахлаар алдартай битгий болоосай гэж маш олон үйлийг хийсэн. Гэтэл одоо энэ цаг үеийн дахиад ирлээ. Дарвч далдай нь боловч бултай нэг хичээр. Энэ мэт ингээд тийм дахал гараад ийм тийм ханаа том уу гэхийн цагт нэг л өдөр дэлхийн рад болсон шүү. Та нарт юун гүрэн үүсэх мантай. Нүүр хийгч газар олдохгүй. Өөрсдийгөө ч оршуулах, өөрсдийн аялагч газаргүй болох вэ. Танаа ноёд дээдсүүд яах вэ? Ямар 100 наслах биш. Тийм биз? Тийм ээ. Тэгвэл ер нь удам дамжсан үйлүүд их байна. Ус төрчийг өгөхөд ус төрч болдог. 8 ачны өгөхөд 8 ачин болдог. Дуучны өгөхөд дуучин болдог. Хэдэн үеэрээ. Энэ нэг хоногссон үйлүүд байна. Байгаа уу? Энэ нь тэр хэмжээгээр дарлагдж байгаагийн шинж. Ноёд дээдсрүүгээ элдв юм хэлж чаддгүй байж улаач руу мөн их доромж үгс хэлдэг үеэс би. Гэхдээ одоогийн монголчууд тэнгэртэй ч тоогдог байгаа.
Харин ч нэргэхийн жил жилээр төрөл аргалж байгаа болохоос эзэний бэлэн болоод шулуутсан үл би та өрсөдөд бас нарийн шаардах зүйл бол энэ хэцүү ороо босгоо цаг үед нэг нэгэндээ гэмтэй байх нь чухал юм. Чадхаараа. Тэрнээс нийт төм минь ард олон минь гэж та нар өмнөөс нь танилцуулах хэрэггүй. Сохор хүмүүст гэрэл үзүүлж хэрэггүй. Тэр харанхуйтай нь үлдээ. Чиний хайртай хүнч байж болно гэсэн ч харанхуугаа сонгож байгаа бол зайлуул. Яаж аргалж үлдлээгээ дараа нь гайл болно шүү. За. Тиймээс энэ болгонд үргэлжийн бэлэн байдалд бай. Өдөр болгон өөрчлөгдөж байгаа. Чи өөрийгөө хайрлж, өөртөө эзэн болж чадахгүй байж, өөр хэн нэгнийг хайрлж яах юм? Бүх зүйлийг эндээс л ихэл. Тэгж байхад л хариу нь олдно. Төр улсын хувьд ч тэр хүн ардын чинч хувьд энэ ертөнцийн хувьд ч өдөр их тосом байж суух газаргүй болно. Өдөрдөгч гарч ирэх хүртлээ энэ ертөнцийн бүх хүмүүсийг тамлах болно. Цөөл хинж цөөлнө. Олон та нар хоморгонд нь бөөндөө дуусчихгүй байх тал анхаарна. Өөр хэлэх үйл байна уу? Өө одоо нөгөө сүүлийн үед би дэлхийн дулаарл гэж яриад байгаа. Тэгээд нөгөө судлаад үзэх нь манай нөгөө газар Монголын газар нутгийн хойшоо нөгөө Сибирь гэж байгаа аахгүй юу. Тэгээд тэрний нөгөө мэс тэрний мэс айлхаас болно юу ганц Монгол чиглэлтгүй дэлхийн даяараа юу нэг жоохон айж байгаа шинж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө өмнөх мөсдлөгийн 90 үед нөгөө хүлцсэн байсан нөгөө энэ дэлхийд урд өмнө илэрж байгаагүй шин төрлийн өвчний нэг вирусууд гараад ирчихсэн. Одоо тэгээд хэрвээ энэ мөснүүд хайлаад дуусаад энэ агаард дийтгэж нөө одоогийн би хүн төрөлхтний бидний дархлаа нийс тэмцэлдэж сураагүй шинэ өвчин гараад ирэвэл одоо яах вэ гэдэг. Яг бид болохоор яг энэ салхин дундан байгаа ахгүй хой зүгийнхаа. Тэр бас өгөө их сэтгэл зовоос асуудал байгаа. Дахиад ядуус та нарт л хийн шүү дээ. Амжилттай бол амьд байна, амжилтгүй бол та нар өхөн. Шинэ өхлийн өвчин гарч ирэх болгонд ядуу улс оронд өрсөлдөнд орох болно. Тэгэл нөгөө вакцин надад. Одоо хүртэл та нарыг тарнигээс хүрдүүлж л байгаа биз. Тэр чинээгээр та нарын нас богиносоор байх болно. Амьд байх. Өдөр хоногч цөөрхөл болно. Дуртайгаараа хийлгэж л бай. Харин тэр үед ивэл даалт бурхан туслахгүй. За өвөн ингээд айлдаж дууслаа. За.